Сайн байцгаана уу? За, Canvas-та зочин байна. Энэ удаагийнхаа дугаараар нэгэн сонирхолтой уран бүтээлчтэй уулзах болно. Миний зорилго бол тэр зураачаараа зураг зурах арга техникийг заалгах. Ингээд Гунга ах маань одоо үзэсгэлэнгээ нээгээд удаагүй байгаа юм байна. Хэдүүлээ орж үзэсгэлэнтэй танилцъя. Бас их өвөрмөц дугаар болно гэдэгт итгэж байна. За, сайн байна уу? За, таны уран бүтээлийн үзэсгэлэн нээгдээд удаагүй байгаа юм байна шүү дээ. За тий. Даш цэрэнгийн Гунга 1950 онд Булган аймгийн Бүрэг хангай сумд төрсөн Монголын зураасан зураг график урлагийн нэрт төлөөлөгч Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн юм. Тэрээр 1978 онд Болгар улсын Софи хотын дүрслэх урлагийн академиг төгсөж төмөр бар хуурай зүү зэрэг зураасан зургийн нарийн техникт мэргэжсэн. Гүн уран сэтгэлгээ, нарийн мэдрэмж шингэсэн түүний бүтээлүүд Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөгт хадгалагдж байна. Гунгагийн уран бүтээлүүд олон улсын график болон номын зургийн үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцож Улаанбаатар, Москва, Кизил, Парис, Милан, Манжур, Амстердам, Пекин зэрэг хотуудад бие даасан үзэсгэлэнгээ төлөвлөжээ. Мөн Болгар, холбооны бүгд найрамдах Герман улс, Оросын холбооны улс, Чехословак, Югослав, Итали, Норвеги, Япон, Куба, Польша, Финлянд, Солонгос, Хятад, Франц, Англи, Голланд зэрэг олон оронд уран бүтээлээ танилцуулсан байна. Уран бүтээлээ төрөвхийн зэрэгцээ тэрээр дүрслэх урлагийн академи болон боловсролын их сургуульд багшилж олон шавнырыг бэлтгэн гаргажээ. Ингэснээр Монголын зураасан зургийн урлагийн хөгжлийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Түүний уран бүтээлийн өв үзэл санаагаар аялцгаая. Энэ ихлэд энэ хүн жижиг зааландаа бол голцоо бар зураг. За тэгээд түүш үзэг. Тэгээд бар зураг доторх олон техник ажиллагаа харуулсан тийм бүтээлүүдээ энэ зааланд тавьсан. Одоо бидний өмнө байж байгаа энэ бол түүш үзгээр хийсэн өвгдийн чимээгүй бодлогошрол гэсэн цуврал зураг. Тэгээд манай өвгчүүд чинь ер нь хэрэ муутай тэгээ тамхиа татаал хаяа хоорондоо нутаг орноо яриад тэгээд энэ бол дандаа их олон дүрслэл дандаа өвгчүүдийн л одоо юм бодсон амьдралынхаа тухай бас ирээдүйнхаа тухай ингээл ер нь бодлогочирсан тэгээ байгалийн одоо энэ нэг янз бүрийн үзэгдлийн тэрийг бас мэдэрдэг энэ тэр айхтар тийм гүн ухаан олсож үүдээ. Энэ зургийн арга техникийн тухайд аваалцж яг ингээ харахаар бас бэх яваад байна уу юу? Бэх. За тэгэхээр энэ бол зүгээр энэ бэх бол одоо голцоо юу нэ хятад бэхнүүд. Хятад бэхнүүд чинь ингээ тийм хөрөндөө хар мөртлөө хөрөндөө туяа өнгөдөг. Орос бэх болохоор цэнхэрдүү жоох хүүтэндөө. Энэ бол хятад бэх. Гэхдээ энэ дээр бас янз бүрийн битнэ арга ажиллагаа техникнүүд их оруулсан. Тэгээд гол үйл явдал нь бол дандаа зураасаар холбогдсон тийм баг. Энэ дээр энэ дэлхийн одоо алдартай хөргөлдөө Мона Лиза. Тэгээд яг бос орныхан бол Мона Лиза янзаар хийсэн байдгийг. Тэгээд би юу ч гэсэн дүрийн үлдээгээд тэгээд Монгол хувцас өмсвөл Монгол байгальд донд байж байгааг нь хийгээд үзье гэж. Ингээд тоорцог малгайтай ард талд нь ээж хайрхан уул говьалтай ээж хайрхан уулыг хийгээд ерөнхийдөө бол шаргалдуу өнгөтэй гол юунд ингээд шаргалдуу дээрээс нь жоохон гэгэрсэн маягийн алтан шаргалдуу тоон дотор оруулж ирсэн. Энэ бол ер нь усан будгаар хийгээд дээрээс нь тоддох юм дандаа түүш үзэг. За түүш үзэг. Түүш үзэгээр тодруулаад тэгээ ерөнхийдөө эн чинь өөрийн зураг нь бас мэдэн юу штэ. Нэг үрсэн юм шиг тийм гэлгэрдүү тийм зураг байгаа. Гэхдээ би яг царай төсөн дээр бол ерөнхий тэр юуг нь хадгалаад бусдын энэ бол өөрийнхөө арга ажиллагаагаар хийсэн. За. Маш сонирхолтой. За энэ дээр өвгөн ноён бүрвжөө гэж одоо галшрын удамд
хөлгүүдийн тухай анх Монголд одоо Монголын хурдан морины шин чанарыг сайжруулсан тийм хүн байна. Тэгээд энэ өвгөний ерөнхий дүрийг бол архивын энэ зургаас иш татж авсан. Бусдууд нь бол дандаа номдор байдаг. Одоо хурдан морины шинж, ямар шинж байдгүй, юутэй зүйлсэн энэ бүгдийг бол дандаа судалгааны үндсэн дээр ингээд энэ бүтээлийг бүтсэн юм байна. Нэг өнгөөр, усан бодгийн нэг өнгөөр хүрэн бордуу, уумбардуу өнгөл гэдэг юм да юугаар бол. Тэгээ энэ өнгөөр гадамгон хөргийг хийсэн. Нөгөөх нь уяач нэг хүний хөрөг. Тэгээд энэ дээр бол нэг тоон учраас бас юм гаргахт нь арай их сонин. Тэгээд бас хүмүүс их олон өнгөөр хийдэг бол миний ерөнхий гол зарчим бол ер нь хар цагаанаар юугаар тоглож гаргадаг. Энэ зарчимтай. Гэтэл би зүгээр энэ дээр бор өнгөөр тэгээд энэ жоохон юунд бодис зурагтай нэлээ ойр. Нүүрсээр хөрөг зургийг жоохон чөлөөтөө зохиомжийн арай өөрөөр. Яг байгалийн нүүрс юм баг. Тий, одоо ингээд байгалийн нүүрс. Байгалийн нүүрс. Тэгээд энэ чинь ер нь нүүрс бол яг манайд бол юу байгаа л да. Бүр зовоодоор ингээд үйлдвэрлэсэн нүүрсч байдгийг. Ер нь байгалийн модны нүүрсийг ч гэсэн шатаагаад ингээд хийж бол. За энэ дээр сангийн гэдэг нэг юм хөрөн харандаа байдаг. Тэгээд энэ харандаагаар бас л яаж хийх вэ? За одоо эртний энэ гэгентний хөргийг бол энэ бол хуучин юу хийж ирсэн? Билийн дээхэн үед хийж ирсэн. За. Тэгээ сүүлд нь ингээд яасан чинь урагдаад нэг сонин болцсон болохоор цаасандаар наагаад ингээд дээрээс нь жоохон харандаа алтаар жоохон алтан боронцоор жоохон ажиллаад гэсэн чинь мэдээ эртний маягийн тийм эртний маягийн тэгээд тэгээ хүмүүс мэдээ сонирхоод энэ чинь зүгээр юм гэж. Тэр малчин хүний хөргөл бас л зохиомж дээр л мэдээ анхаарсан. Тэгээд ажиллагаа бол хичээлөөтэй. Ер нь миний нэг хийж байгаа юм бол нэг гол юм дээр анхаарсаа хэрэггүй нэг олон юм дээр нэг ажилдгүй нэг тийм сургалтын мөн чанар байна. За таны тэр сургалтаас бас суралцсанаа. За энэ дээр бол яг ингэн буйлан гэсэн олон тэмээн донд нэг инг буйлаад байсан чинь энэ яасан гэж ботгоо алдсан инг байна гэдэг. Тэгээ яг дэрэгд нь очихоос хөөх нэг том нүднээс нь нөлөөс бөмбөрөөл тэгээ буйлахаар чинь айгүй хүний сэтгүү дотоод сэтгүү их өмөрүүлдэг тийм сони юм бил. Тэгээд энэ нэг энэ өөрөө бүр бодтер нь харсан уу? Аавтайгаа хамт тэмээн донд явж хагаад хараад бодтараа тэгээд ой санамжнаас зурсан уу? Та бас дахиж нэг санамж ой санамжаас зураад тэгээд ер нь уянгын маягийн болгоод зураг болсон тийм маш гоё. Тэгээд үлдэж санамжаа үлдээж гин гэсэн. Тийм ээ. За энэ тал руу энэ бол хуурай зүгээр хийсэн бүтээл. Энэ хуурай юу гэнэ? Хуурай зүг гэдэг техник ажиллагаа. За. Хуурай зүг. Энэ бол юу шууд материал дээр зүгээр одоо юм ойдог зүг шүү дээ. Тийм. Тэр зүгээр зураад тэгээд тэр зүгээр зурсан дээрээ бодог дүрхээд одоо тосон бодог. Хэвлийн бодтой жоохон хальдаг. Тэгэл хэвлийн прессэн дагуур оруулж хэвлээл. Тэгээд энийг бол эхний 5 дарснууд их болдог. Бусдууд нь бол хямдраад үйлчлэгэнд явчихдаг. За. За энэ дээр бол өв тээс их нүүдэл гэдэг. Өв тээс их нүүдэл гэдгийг би зүгээр цуврал маягтай болгоод нэгдүгээрх нь сарлагаар. Сарлагч нь өөрөө ч их сүртэй амтан түүний хажуугаар бол одоо сарлагыг унж хэрглэж байна. Тэгээ сарлаг дээр юу уралдаж байна, сарлаг унаад уралдаж байна. Тэгэл бүхэл үйл явдал нь нүүдэл суудал хийдэг. Энэ арга ажиллагааг нь одоо ингээд бууцаа тойроод эргэлдэж байна гэсэн их нүүдлийн мөн чанар ингээд харсан. Гэхдээ энэ дээр жоохон энэ хөрөн боронг нь бол кофе жоохон оруулсан. Тэгээд тэр нь бол их гэрэлтэй өнгө болж харагдаад. Кофе оруулсан. Тий. Та бүр өнгө кофений өнгө оруулсан байна уу? Тий, кофегийн өнгөийг энэ дээр дүрхсэн чи их гоё болохгүй. За. Тэгээд ингэсэн тийм. Энэ одоо тэмээ биш үү тийм ээ? Тэмээнийхэн цуврал. Энэ тэмээний цуврал. За энэ нэг эмэгтэй бүсгүйн хөрөг. Тэгэл яг одоо энэ нэг бодол санаа ер нь зохиомжн дээр нэлээд анхаарсан. Өнгө нь харин их нэлээд сонин энэ бол усан бодгоор хийсэн ажил.
Хөрөг зургаа та бас их олон өнгө айс тэгээд тухайн хүний бас тэр дотоод сэтгэлийн мэдрэмж эдрийг асар их анхаарч хийсэн иймэрхүү ажлууд их харагдаад байна л да. Тийм ээ. Одоо энэ заад бол ерөнхийдөө л дан хөргүүд. Тэгээ энэ хөргүүд бол голцоо усан бодог байгаа. Тэгээ сая миний хэлдгээр тэр нүүрс сангийн гэл өшөө түүш үзэг гээд. Одоо энэ дээр би тэр төрүүчийн монолизыг хийсний дараагаар ахиж өөр хувцастайгаар хийж. Тэгээд арай чөлөөтэй нэг айхтар армаар нь дөрс оруулахгүй нүүрс оруулаад жоохон чөлөөтэй болгоод ингэж хийсэн. За. Гэтэ энэ жоохон хүрэн бордоо өнгөтэй, нөгөөт нь жоохон шаргалд өнгөтэй. Тийм байна. Тийм. Өнгөний хувьд бол ажиллагааны хувьд дарган эмхтэй хөрөг. Энэ дарган үзэмчийн чинь их сайхан хувцастын соёлтой их үнэтэй илрүүдийг хэрэглэдэг энэ төр байсан. Тэгээд одоо Монгол эмэгтэй хүнийг их гоё зүүн талд бол их тансаг болгож, их хэмсэг тансаг болгож өгдөг. Тэгээд энэ дээр их хөнхөө усан бодгийн их хөнхөө өнгөөр хийж гаргасан юм байна. За энэ улаан задат Монгол гэдэг би бол нэлийн сүртэй хийгснээс сүүлдээ үйл явдалд оруулаад тэгээд зарим нэг энэ акцент өгөөд ингэж хийсэн тийм ажил байна. Энд чинь бүр хадны зураг байна. Хадны зураг байна. За тэр үтгэл ингээд дээшээ гарсан ийм морьтой хүн энэ хүртэл явж байгаа. Тийм биш үү? Энд чинь бүр ингээд нарийн харах юм бол дотроо өгүүлж явж байна. Энэ хадны зургийг та ямар утга санаагаар энэ чинь ингэж яг зүгээр энэ манай эртний монголчууд ер нь зураас зурагч нь бол ер нь хадны зураас л эхэлж байгаа байхгүй юу? За. Хадны зураг одоо ерөөсөө дан зураасаас ихсэн юм чинь тэгээд тэр зураас өгдөгтэй холбоотой учраас энийг бол ерөнхийдөө зураасын бас баядаг юу л орц энэ зураг шингэсэн байна л гэсэн санаа. Тийм байна. За энэ Фронт Бадам гэж сонссон байх та. Манайхан бол Фронт Бадам. Тийм. Одоо энэ Фронтод асар их нөгөө өөрийнхөө одоо энэ 80 жилийн болж байна одоо. Тэгэхээр энэ хүн бол ер нь Монголоос баруун хязгаарт байж байгаа тэр нэг хурал цуглаан хамгийн түрүүнд очиж бэлэг өгж исэн. Одоо Фронт Бадам морь өгөөд, хурдан морь өгөөд тэгээд янчаа өшөө сүүлд нь 2 дахь удаа жигтэй их мал их малтай хүн байсан гэж. Тэгээд их буянтай хүнтэй. Буянтай хүний хөргийг бүр ингээд өгсөн байна шүү дээ. Өгүүлж үлдээж. За энэ заал бол голцоо бар зургийн заал. Одоо төмөр бар гэдэг нь гүн хэвлэл гэсэн. За хулдаасан бар, модон бар бол өндөр хэвлэл гэж байгаа. Энэ дэр бол дандаа гүн хэвлэл. Тэгэл энэ их олон янзын техник холихоор холин техникээр болчихж байгаа. Энэ наадаш хуурай зөв. Энэ бол нөгөө шаамрын шар тохоод жимс зөгөө мөгөө үржүүлжсэн тийм эрдэнэтэй хүний хөрөг шагдар гэдэг. Энэ их сонирхолтой. За энэ анх харахад надад их өрмөц санагдаад. За энэ бол юу юм аа? За бас жоохон хэлмэгдэж байсан. Тийм хүмүүсийн хөрөг. Энэ бол улсын баатар шагдар сон гэдэг нисгч хүний амьдрал юуг ингээд хүүрнэх маягаар. Тэгээд тэр доор нь модоор тишээ татаад ингээд гандаад ингээд яг зураг цэцэлж байсан тэр юуг амьдралтай нь холбож өгсөн. Энэ бол төмөр барын хуурай зөгдөд техникээс. Дөрвөн цоврын нэг хэсэг юм тий. За энэ доод энэ нэг эмэгтэй хүн бол энэ төмөр ингээд азотны хүчлээр айгүй хар болтол нь идүүлдэг нэг. Энэ үү? Нэг цаг 2 цаг хүртэл идүүлээд тэгээд дараа нь гэрээс үүдээр тоглоод тэгээд түрээ гаргаж өгдөг. Натур зураг юм байна. Натур энэ төр болно тий. Юу ч хийж болно энэ дээр. За энэ бол хүүхдийн ертөнц хуурай зөв. Ер нь хүүхдийн ажил төрөл гэсэн чинь ер нь хүүхдийн хөдөлгөөн хамгийн гол нь хөдөлгөөн дээр нэлээд анхаарч ирсэн. Нэг юм ажил. Юу кофег хадуун дээр нөө. Та Европод ер нь одоо нэр ханы тэр нөгөө тестик одоо яг тэр гоёл чимэглэх нь одоо зүйлс дээр нь бар их тохирдог гэж яриад байсан. Ингээ одоо ингээд ер нь зүгээр хувь айл багтал одоо орчин үеийн юутай мебель диван одоо ингээд стенк одоо тэр бүх тавилганууд нь дандаа л орчин. Тэгтэл хамгийн
тохирж байгаа юмсэл бар зураг байхгүй. Тэгээ бар зургийг чи одоо янзаар хэвлэн шүү дээ. Одоо энэ манайхан чи үйлдвэрлэлд оруулаад торгон хэвлгээд цул өнгөөр хэвлжиж байна. Тэгээд ингээ ирэмэра янз бүрийн одоо эн чинь модон бар хулдаасан бар энэ чинь гой торгомсог материал дээр хэвлж чинь тэр болдог. Их гой гардаг шүү дээ. Торгомсог тий одоо энэ өвөр монголчууд чинь нэг торгон дээр манайхан бас зураад идэг шүү дээ. Гүрэнд тавьж байгаа торгон дээр зураад тэр энэ тэр бол хэвлэхдээ аюу гоё гардаг шүү дээ. Би яг нэг музейд байж байхдаа тим юм би жижигэн тим модон бараад байхаар би хэвлж үзэхгүй юм. Аюу гоё. Тийм. Аюу гоё тод гардаг. Харин тэр шатхан яах жоохон одоо нэг шүдэнсний нэг юм үсрээд тань бохол дорноос орж байгаа шүү дээ. Торгуул тэгдэг юм билээ. Цаасвал тэхгүйс цаасвал баргийн юм даваад гарч. Тэгээд хэвлэх чинь цаас чинь дандаа чиг юу норгож шивэлдэг. Норгоод тэгээд билээ чигтэй болгож хэвлэх их гоё байдаг. Тэгээд нөгөөт нь ингээ хатаад ирэхээр бүр тодроод. Одоо нэг юм хид хэмжээтэй нэг юм бар зураг одоо эхний 5 нь одоо нэг бас өөр үнэтэй. Тэрнээс доошоо жоохон хямдрах юм. Тий. Одоо өөрөөр эхний 5 одоо ингээ за нэг сая төгрөг байлаа гэх. Одоо тэгээ хямдрлаа гэх чинь нэг 25% нь одоо зар тий. Бүр тэгж бүр доошоо тэгээд их олон хуваар тэгэл яаш шүү дээ. Одоо нэг 20-30% хэвлээл тэгэл хүн амьтан дээр хямдхнаар өгöd байна гэсэн. А эхний 5-ыг бол тэр хүн өөрөө үзсэнд оролцсон, зарим нэг нь хүн одоо хувийн цуглуулга болгож ордог ч гэдэг юм ингээл. Тэгээ янз л болно шүү дээ. Тэгээ тэр яагаад тэр 5-ыг гэж болохоор тэр жинхэнэ эхний нөгөөд эн чинь аюу хүчтэй болон дондор ингээ шахаж эргэж байгаа шүү дээ. Тод гарах. Тэгээ тод орно гэсэн. Оо баярлалаа. Та одоо энэ Монголын урчуудын ивлийн таны урлан одоо энэ урланд байдаг. Тий. Энэ тэд хэдэн жил байж? Нэлээд олон жил болж байгаа. Одоо энэ хэд жил. Манай монголчуудын одоо энэ яг уран бүтээлийн нэгдсэн урлан зөвхөн одоо энэ Монголын урчуудын ивлийн А, Б энэ урлан л байна л да тий. Энэ А, Б, Г гэж байгаа шүү дээ. Тий. Одоо энэ орон сууцны байр үе энэ доотлолт байгаа шүү дээ. Тий. Ер нь одоо уран бүтээлчд байх орон зай айгүй чухал үзэх. Чухал шүү дээ. Одоо энэ жил хамгийн гол юм бидний үед чинь юм байхгүйсэн шүү дээ. Бидний залуу үед бол юм байхгүй. Энэ чинь нэлээд хойно энэ урлан чинь ягаад тэгээд энэ А байрны чинь энэ л хамгийн анхны хэсэг нь ороод. Тэгээ энэ чинь ахиж өртгөх нь энэ баригдаад тэний дараа дахиад тэр Г корпус чинь ороод. Тэгээд л хүүхдийн сэтгүүл чинь тийм ямар нэгэн юу байхгүй та бохир янз бүрийн үзэл бодол энэ төр байхгүй. Яг л өөрөөр та их олон жил багшилсан хүүхдийн сэтгхүүг одоо үзэгчд товчоор тайлбарлаад ингэж сургуул илүү гоё сэтгхүүн хөгжиж шүү гэдэг тийм арга байна уу? Хүүхдийг багсан. Ер нь юу юм хуулуулах л хэрэггүй. За юм хуулуулж болохгүй. Зүгээр өөрөө юу хиймээрээ тэр хүүхд тэнд л аюу материал бэлдэж өгөөл ингээд цагаан сэтгүүгээ нь явуул. Тэгэхээр тэр хүүхд чинь одоо тэр аав ээжээ зурна, тэр орчноо зурна, тэр байгалаа зурна. Тэр чинь өөрийн сэтгүүл тэгэл нөгөө хүүхд чинь ингээд улам сэтгүүл хөгжөөд задраад байна гэсэн. Задарч сэтгүүл нь улам задраад ингэж хэл ахиж яана. Тэгэл янз бүрийн материал ингээд ашиглаж ихээс их зоригтой эрэмгийн хүчтэй хийдэг байхгүй. Тэрийг нь гоё дэмжиж өгөх. Тий, тэрийг бол их гоё дэмжээд за яг заах арга энэ тэр бол байгаа. Гэхдээ заримдаа заах арга гэдэг чинь өөр нь ерөөс хоол зурулахгүй л байх нь айгүй чухал байна тий. Ер нь өөрийн сэтгхүүгээр нь чөлөөтэй тавьж өгнө гэсэн. Тэгэд одоо энэ тэр өөрийн хэлдэг зөвлөдөө хүүхэд хэрвээ юм ингээд хуулаа зураад авах нэг юунаас гарч чаддгүй. Нэг хэвнээсээ. Тэгэл заавал нөгөөтгөл одоо манайч тэр Японы тэр номын зураг мурагч айгүй ингээд кинонд гарч байдаг, ном зөндөө байдаг. Тэгээ тэрийг хуулах гэдэг. Харин яг тийм. Гэтэл одоо манай Монгол хүүхдийн сэтгүүч шал өөр шүү дээ. Багш нар аягүй сайн гарах хэрэгтэй. Да ялангуяа цэцэрлэгийн багш нар бол тэр багаас нь чөлөөтэй тавьж өгсөн тэр сэтгүүтэй хүүхдүүд чинь өстой ингээл дэвхэл нь хийсэн юм оолцсон тэр байж байгаа шүү дээ. Одоо миний нэг шав байдгийн 2 охин бай. Оо мундаг.
өстой яаж ингэж хийж ирэх юм бэл тийм багталтай. За эргээд одоо яг тань руу оръё л доо. Та ер нь энэ урлагийн ертөнцид хэрхэн орчвоо? Тэгээ ялангуяа одоо энэ бар урлагт яаж яваад дурлал шинтэй одоо хүртэл тасралтгүй ажилладаг. Би ч одоо яасан шүү дээ 2 дугаар ангиас 2 дугаар анги октябрийн баяр гэж явах үед л хот руу шилжиж орж ирсэн. Эгч наашаа санхүүгийн сургууль тэгээд би дагаад тэгээд 4-р баг сургууль юугаа баг сургуулиудаа төгсөөд тэгээд хөгжин бүжгийн дунд сургуулийн дээр зургийн анги гэж нээгдээд тэгээд тэнд шалгалт өгөөд тэгээд тэнцэхгүй. Тэгээд одоо тэр чинь 62 он 1962 оноос 69 он хүртэл 6 жил хөгжин бүжгийн дунд сургуулийн дээр идэх зургийн ангид би сорсон. Эхнийхээ нэг жилд бол насгад орж нэг график зургийн тийм 9 насгад орж тэр хүн хичээл зааж байсан. За одоо 2 дахь 3 дахь курсээс нь манай намбулан багш цэвжөө багш гэдэг мундаг чагсан багш гэдэг мундаг мастерууд хичээл зааж ирсэлтэй. Энэ би хөгжин бүжгийн сургуулийн дээр зургийн ангийг бол их сайхан буянтай. Миний ерөн замын их тавьж өгсөн тийм сургууль. За та бүр асар багаас тэгээ одоо 5 дугаар ангиас л явчихж ийн гэсэн үг. Тэгээ 11 дугаар анги төгслөө. Тэгээ энэ төгсчөөд уржууд дэвл орон тойлоод очоод тэгээ тэнд бол яг тэр сургууль төгсөхдөө би уран зураг төгссөн. Уран зураг тэр шин зам засж байгаа. Засан зам тавьж байгаа нэг тийм зураг. Тэгээд би одоо ажиллаад нэг 2 3 дахь жилдээ юм уу та 72 онд тэгээ Болгар сурахаар одоо дээд боловсрол эзэмшихээр явж байгаа байхгүй. Тэгээд тэнд ч одоо 72-аас 78 он хүртэл эхний жилийн бэлтгэл хэлний бэлтгэл гэж байдаг. Тэгэл тэнд очих гутал би ерөөсө бар зургийн одоо ангид ороод одоо бар зурагчин дотор нэг нь номын чимгэл нөгөөх нь уран сайхны бар зураг. Тэгээ би уран сайхны бар зураг ангид нь ороод тэгэл тэнд чинь миний нэг 2 их гол багш байдгийг нэг нь Эвтин Томог гэж академик хүн. Тэр үл ерөөсөл эхний 1 2 3 дахь курс голцоо ингээд хийсэн ажлыг ингээд үзээ явцдаг. Үзээ шалгаад өөрөө бас заримдаа гар хөвчөнд засдаг. Төгсөх 3 4 дахь курс болохоос зэрэг чинь Галилей Симонов гэж тэр үл онлын талын онл одоо хөгжмийн түүх тэгэл онл одоо нэг орчин үеийн урлагийн тухай одоо ингээд энэ олон измээс гэсэлд янз бүрийн тэрийг сайн тариг толгой шингээж өгч тэгэл сургуулаа төгссөн. Тэгээд би сургууль төгсөхдөө бол төмөр барын холим техникээр мэргэжсэн. Тэгээ юугаа диплом ажил хийжгүй. Ерөн зөвхөн хар зураг энэ төр ороод ороход бол дандаа ингээд сайн бүтээлүүдийг ингээд сургуулийн фондонд авчдаг байхгүй юу. Тэгээд натаа хамт Алтан хоёргээд бид хоёр хоёулаа нэг ангид байсан. Тэгээд голцоо бидний бид хоёр ч нь бол энд байхдаа ч бас нэлээд гайгүй олон жил дунд сургууль 6 жил чи тэгээд 1-2 жил ажилласан. Тэгээд нэлээд туршлагатай тэгээд Болгарын тэр оюутангууд дунд чинь тэгээд ер нь эхний 1 2 3 гэж заримдаа ч бүр дээшлэл ингээд Болгар ч 6 гэсэн үнэлгээд хамгийн одоо онц гэж одоо онц сайд гэсэн үг юм байх л да тий. Тэгээд 6 гэсэн үнэлгээ өгдөг. Тэгээд голцоо тэрийн фондлоод авцсан. Тэгсэн чинь бидний сүүлийн үед тэнд сурахаар очсон улсууд бидний ажлыг үзүүлж ирсэн байл. Одоо таны тэнд байгаа зурганы одоо ихэн энд байх шиг байна л одоо. Түүхэн сэдвийг та намтарчилж хийсэн бүтээл гэж. За тэгээ энэ бол нисгчийн дөртөл гэдэг бүтээл л дээ. Тэгээд одоо яг жинхэнэ ихэн энэ одоо ингээ харах юм бол юу байгаа юм л дээ. Пленкэн дээр. Тэгээд энийг одоо яг ингээд энийг яг дүрсээ гоё гаргаад дүрсэн дээр тавьж байгаа тэгэл зүгээр зурна шүү дээ. Зүгээр зурнаа. Тий, зүгээр одоо зүгээрээ зураад зүгээ хэрвээ гүн хар марвал их олон зураасаар яана. Энэ чинь бүр асар их нарийн ажил нарийн тий зүүн үзүүч аюу нарийн шүү дээ. Тэгэл тэр чинь хэдий юу зураас гарахгүйгээр хүртэл зүүн үзүүрийг ингээ ойрхон зураас нь ойрхон бол тэгэл аюу юу байдаг байхгүй юу? Одоо ингэж тавьж байгаад энэ дээрээ одоо цаасан дээрээ буулгах нь зүг үү?
Тэгээ одоо энэ дээр чи ингээд зүүгээр зурчин тий. Зүүгээр зурчаад одоо хэвлэхтэй бол одоо зүүгээр зурсныхаа дээгүүр ингээд хэвлийн тосон бодог, хэвлийнх бодог ингээд дүрхээ ингээд гараа сайхан цэвэрлж дүрхчээд одоо тэгээд нэг хэвлийнх прессэн доогоор хийн. Тэгээ гараад ирнэ. Тий. Тэгээд нөгөөд чи одоо энэ нөгөөд эргүүлээс нэг манил шиг усан онгоцны манил шиг тэрийг эргүүлээд тэгээд энэ юу чин цаасан дээр буун. Энэ бард хоёр булны дундуур орж ийн гэсэн үг. Тийм байна. Булны дундуур орж одоо илтгэдээд гараад ирэх юм байна. Тэгээд эхний хэвлэл үнэтэй зүг үү? Эхний 5 үнэтэй. Эхний 5 нь бол яг үнээрээ. Одоо таны тэнд байгаа одоо үзэсгэлэнд байгаа эхний 5 мөн үү? Тий одоо энэ үзэсгэлэнд байгаа бол 2-ны 1-ийн 3 байна уу тийм л За дарсан. та бүр ингээд тогтооцсон байд юм тийм. Дарсаа дандаа тэмдэглэж авдаг. За энэ пилёк юм байна. За энэ юу вэ? За энэ бол төмөр бар. За төмөр бар. За энэ бол цинкэн дээр хийсэн. Гэхдээ энэ цинк бол ингээд нингэн цинк гэж байдаг, зузаан цинк гэж байдаг. Тэгээд бүр энэ чинь дээгүүр нь ингээд хамгаалтын гялгарим тэр бүрдсэн тэр байдаг. Энэ бол тийм байхгүй. Энэ бол зүгээр бүр той шиг болтол нь цэвэрлж агаад л дүрсээ буулгаад хийгээд дүрсээ яаж болох юм бэ одоо энэ дээр ингээд дүрсээ одоо энэ дээр чинь бүрэн тавьдгийг. Одоо бүрэн тавь. Тэгээд нөгөө хортой цаас тавьж агаад дээрээс нь нөгөө харандагаар дүрсээ буулгаж байна. Тэгээд зүгээр ажиллана. Тэгээд зүгээр ажиллаад тэгээд зүгээр ингээд ажиллаад энийг азотны хүчлээр бэхжүүлэн зурааснуудаа бэхжүүлнэ. Тэгсний дараа ч л одоо 3 дахь төрөлхтөд нийтнүүдийн чинь ахаад хүчлөрөөгөө хийгээд хэдүүлээл. Зарим нь нэг 1 цаг хэдүүлэн, зарим нь 30 минут, 20 минут гэл энэ чинь янз янзын эдэлтээр ингээд тоон гараад ирж байгаа. Янз бүр хүнд хөнгөн тоон. Тэгээд их фактор янз бүрийн юм гараад тэгээд энэ чинь нэгтгэж өгнө шүү дээ сүүлд нь нэгтгэж өгнө. Одоо мөн адил саяных шиг одоо шиг ингээд одоо гүн хэвлэл ерөнхийдөө гүн хэвлэл гэхдээ бас л будгаад өрхөөл будаад өгөөд арчаал тэгээд хэвлэхийн тоолонгоор дандаа будгаад өрхөн. Хамгийн тий хэвлэл эндээс л хүмүүс жоохоо яагаад таахгүй хүн ер нь энэ бас хороор идүүлнэ гэдэг чинь өөрөө хортой одоо надад чинь ингээд хажуу талдаа хороо ингээд найруулсан хороо тавьчихна. Тэгээд усаа тавьчихна. Яг зэрэг байна дотор. Тэгээд наадах чинь тусгай юугаар ингэж аваад ус руугаа хийлчихэд заримдаа сандрасууд ингэж авчихна хунцны цус чип гэж авчдаг байхгүй. Тэгээд усаа гарт хийсэн цагт бол тэг зүгээр л дээ. За энэ болохоор энэ бас энэ үзэгсэлэнд байгаа бүтээл харагдаад байна. Энэ одоо үзэсгэлэнтэйсэн бүтээл энэ чинь 10 өргө хийсэн баг. 10 өргө ягаад бол энэ материал нь бол тэгж хийж болно тий. Энэ бол энэ талаас нэг өөр одоо жинхэнэ одоо тэрийг хийсэн бүтээл бол одоо эндээ ингэж байж байна. За тэгэхээр 10 өргөө дээр нь энэ одоо энийг болохоор бид нэр юу гэж нэрлэх юм? Пилонк гэх юм уу? Тий одоо пилонк тий одоо слайд л одоо болохоор одоо нөгөө нэг барынхаа ямар төрлийн энэ одоо барынхаа нууч юу шүү хуурай зүг гэдэг техник. Хуурай зүг техник. Шууд зүгээр энэ бол одоо яг төмөр бар. Энэ бол апорт одоо төмөр бар холимог техник. Холимог техник. Олон техник байсан гэсэн. Олон техник. Энэ бол зүгээр л цэвэр хуурай зүг. Шууд зүгээр янз бүрийн техник холиагүй гэсэн. За энэ одоо би бас үзэгчтэй харуулъя. Энэ бол ингээд ийм пилонкон дээр ингэж зүгээр ингэж зураад тэгээд дараа нь ингэж бодог зүрхэж хэвлэж гаргаж ирдэг. Тэгээд одоо энэний яг бүтээл нь одоо бидний энэ дөрвөн үзэсгэлэн дээр байгаа юм байна. Хэдүүлээ харцгаая тийм ээ. За ах маш их ажил болж ийж энэ одоо бүтээл бий болдог ийм бий болдог. Их олон процесс, их хугацаа чи идүүлнэ байна, тэгээд найруулна. Бас хими янз бүрийн бодистой харьцах шаардлага гарч байгаа шүү дээ чинь тийм байна. Тэгээд ийм хэцүү гэдгийг Европод аюулсаа мэддэг учраас хэлээд байна уу? Энэ Европын бол энэ нэг олон тоон тийм ээ. Гоё энэ чинь хэвлэхээс янз бүрийн өнгө энэ төр оруулаад хэвлэж болно шүү дээ. Тэгээд ер нь дагинч графо хийсэлсүүд бол ерөөсөө тэр чиглэлээр л явчихж байгаа. Айгүй мундаг олон улсын тэмцээн ер нь Европод хамгийн гол юм олон улсын тэмцээнд айгүй орно. Дурлалын тэмцээн. Ер нь бид бол бас тэгж оролцохгүй бол ер нь тэгэл хосрын шүү дээ. Тэгжиж мэдээлэл авахгүй бол одоо бар зургамын аял ямар хөө төвшөнд явж байна гэхэл бид бол олон улсын үзлэн үзэж ээж л ерөнхийдөө за нэг иймэрхүү бүтээлийг ингэж шалгаруулах ингэсэн байна. Ийм байна. Тэгэхдээ тэр бол
нөгөө жюри нарын одоо нэг шүүгч нар чинь ингээд 2-3 ажил ингээд сонгоод авна шүү дээ. Тэр чинь янз янзын хүмүүсийн сонирхол. Тэрс шалгасан бүтээлүүд чинь хичнээн олон янз байлаа ч гэсэн нөгөөд бар зургийн ерөнхий төвшинг харуулдаг. Таны хувьд яг олон улсын одоо үзэсгэлэн одоо тэр цугсаас нь таваас дурсаач. Ер нь зүгээр жилдээ би нэг хэсэг зураасан зургийн секц эрхлэгч гэж байсан хороонд. Уржуудын хороонд. Дараа чинь нэгдлийн тэргүүн гээд нэгдэл болоод их манай хорооч айгүй дэмжиж нэг сая төгрөгийн тэр тухайн үеийн их сая төгрөгийн их мөнгө шүү дээ. Тэгээд одоо тэрийг хөгжүүлэх талаас ингээд нэг арга хэмжээ болсон юм. Тэгээд ер нь зүгээр энэ зураасан зургийн энэ секц юуг харилж байгаа үед бол би энэ олон улсын үйлсэнд одоо их зураасанд оролцуулахыг аягүй мэрийдэг байсан байхгүй юу. Тэгэл даа ялангуяа номын зураг, хүүхдийн номын үзслэн тэгээд ер нь тэгээд бүр хар зураг одоо ингээд харантаагаар хийсэн ч гэдэг юм уу. Тэгээд бүр тэрийг дагинсан одоо энэ чинь Япон байна, Финланд байна, Югослав байна. Дэлхийн их том юмуд. За тэгээд энэ чинь Герман орн, Чехч бас их олон улсын үзсэн зохион байгуулалт. Тэгээд энэ олон үзлэнгүүд бол тэгэл яасан ер нь зүгээр энэ тэнд гарсан үзлэнгүүд чинь ингээд тэр үзлэнд орсон хүмүүсийн нэрийг шүүгээ авчдаг. Тэгээ урилга өгдөг байхгүй юу? За тэгээд Монголд одоо тийм хүн байна. Ингээд тэгээ нөгөөд урилга өгдөг. Урилга өгөхөөр бид бүтээлээ явуулчихдаг. Зөв. Тий. Тэгээд тэр олон улсанд тэгээд нөгөөдөл чи нөгөөд ном танилцуулга өгнө. Тэгэнгүүт л одоо бид бол аягүй сайхан мэдээлэл авчиж байгаа байхгүй. Жилдээ нэг 5 удаагийн олон улсын мэдээлэл авсан хүн чинь нөлөө нэлээд юу вэ шүү дээ. Тийм байна. Тий. Амжилт. За. Амжилтынхаа тухай юу вэ? За яг амжилт бол ингээд олон улсын үзлэн дээр ороод яг тусгай шагнал энэ төр авчлээс л да. Ер нь тэгээд би нэг үзлэн олон улсын үзлэнд нэг таслахгүй оролцоод байх л тийм бодолтой байсан. Зорилго. Тий. Тэгээд номын зураг янз бүрийн юм бол ер нь тэгэл гоцоо дээр танилцуулган дээр тавигдсан. Эсвэл нэг тусгай шагнал эсвэл ингээд диплом төр зөндөл хийжсэн. Зөө. Тэгээд тэр чинь манайхан бол нэг бараг тоохгүй шүү дээ. Энэ монголчууд юу гэдэг энэ юу хар зураг болчих. Тий. Ер нь зүгээр ингээд бар зурагч ингээд энэ хараар хийсэн юм байна. Энэ хараа мөнгөч байхгүй. Тэгээд тэрнээс хажуугаас манай зурагчдын чинь ингээд гарын үзрээд хийчихнэ эднүүд ч одоо юу хийсэн. Яадаг ингээд бараг үндгүү зураг авах гал тий. Үндгүү зураг энэ чи юу вэ? Нэг л хялбархнаа бодоод идэг байхгүй. Гэтэл одоо энэ ийм жижиг одоо 90 бараантын нэг ээжийг хийсэн ийм жижигхэн юу гэдэг апарт байдгийг. Тэгчүүстэй гайхалтай гоё хийсэн байгаа юм чинь. Тэгээд тэр энтэй одоо ер нь зүгээр тэр битгэл би одоо манай Хамаазан Садан улсуудын тэр чинь ер нь дэрэгдэж байгаа хүн тоохгүй шүү дээ одоо. Энэ надад зураг тэгэл хөнгө гэж нэг тэрнээс тэгж энэ бар зураг тэгдэг харин сүүлийн үе ачцээ нарч л харин бидээ манай онгоогч тэгдэг гэдэг ингээд тэгээс яг бидний үе аав ээжийн төрөл яг өөрхий дэмжил байгаа гэхдээ сайн мэдэхгүй шүү дээ. Одоо өөрөө таны энэ хийж байгаа энэ нэг сурчлагаа мэдээлэл чинь энэ манай ард түмэн манай үзэгчд бол их чухал. Угаахаа зураасан зураг хөрөг зургийн талаар огтын мэдлэггүй хүнд та яг энэ урлагийн тухай тайлбарлаж хэлнэг бол юу гэж хэлэх вэ? Ер нь зүгээр энэ жоохон мэдрэмжтэй холбоотой, хүний мэдрэмжтэй. За ялангуяа одоо ингээд эхлээд тэр хүн бол жоохон бар зургийн их ойлголттой байх хэрэгтэй. Бар зураг за энэ чинь тийм бай, ийм ингээд тэгж хийсэн байна ингээд. Тэрний хажуугаар энэ бар зураг хийсэн улсууд чинь ихэнх нь бол айгүй тийм өрнөлт ихтэй тийм бүтээл хийдэг. Одоо сэтгүүгээр өөрсдийнхөө мэдрэмж дотоод юу агуулга улам баяжуулж гаргадаг. Цааш нь улам сэтгэж өрнүүлдэг. Тиймэрхүү. Тэгэхээр зэрэг энэ бүгдийг бол хүн одооноос жоохон өөртөө ойр байвал одоо хүмүүс бол их яана л да. Ойлголт нь айгүй нэлээд гүнзгийж тэгээд тэрийг сонирхдаг,
тэрийг цуглуулдаг, тэрэндээ бас анхаарал тавьдаг энэ төр зарим хүмүүс байгаа. Тэгэхээр зэрэг энэ дээр бар зураг ингээд нэг сонирхтгүй байдгүй гэх хамгийн гол нь бидний одоо таануудын хийж байгаа энэ сурчлага мэдээлэл чухал. Яг мэдээллийн мөрдөнд л одоо энэ чинь тэгдгийн гэдгээс олж авах гэсэн үг шүү дээ. Таны хувьд зураасан зургийн хамгийн сэтгэл татам тал нь юу вэ? Хамгийн өгүүлэмт сайтай төрөлхтний төрөл болоо гэж. Тэгээд ягаад гэвэл эхлээд энэ бидэнд бол дүрслэл гэж хамгийн гол байдаг. Ямар нэгэн одоо төрөлхтний бүх юм дээр чинь дүрслэл хамгийн одоо суур болж яадаг учраас байвал одоо дээр хадны зураг гэтэл одоо тэр дүрслэлч одоо түүхийн юу бол их баялаг янз бүрийн бүр тэр үедээ зурсан мөртлөө бүр орчин үеийн зураг шиг тиймнүүд хийцэн байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг чинь бол одоо энэ орчин үеийн урлагч бай одоо энэ олон урлагийн эзэмүүд энэ төр чинь бол дандаа л энэ урлагийн хөгжил, төрөлхтний хөгжилтэй холбоотой. Тэгээ энэ чинь ингээд зарим нь эргэн зарим нь буцаж байх чи ахиж эргээд холилдоод шинэ урлагийн төрөл болоод гарч ирдэг ч юм уу. Тэгэхээр зэрэг би энэ хамгийн баялаг урлаг бол бар зураг, зураасан зураг гэж боддог. Баялаг. Тийм учраас хүмүүсийг сонирх байхаа. Даанч энэ дээр бол жоохон арай өргөн хүрээтэй хүмүүстэй хүрч чадахгүй тал байгаа. Тийм байна. Таны бүтээлүүдээс одоо мэдээж хамгийн их сэтгэл татсан одоо бахархдаг тийм бүтээл ямар бүтээл вэ? Ер нь зөвхөн бүтээл жимчил бүхэл бүтээлд уулна хайртай. Тэгээд тэгтээ яг бас нэг өөрөө нэлээд хөдөлмөр оруулсан ч байдаг мөн тийм их энэ ажлууд байдаг. Одоо энэ аваа имэйл гэл байж байна. Тэгээд тэр гоё намар. За тэгээд бас анчин байгалийн их шиг энэ төргээд тийм бүтээлд бий. Одоо тэр урданд бас эртний сайхан энэ төргээд дандаа тэр нэг эвлэлтэй амтангуудаар төлөөлөлөд нэг тийм сэтгүүн талуу иймэрхүү ажлууд бол ер нь зүгээр би одоо нэг сүүлдээ нэг бүр бодит энгийн юм нэг хийхгүй дандаа нэг жоохон философи өрнүүлсэн тэрийг улам баяжуулсан тиймэрхүү юм голцоо хийдэг болчихдог. Би одоо бас бодож байна л даа. Ерөнхийдөө ингээл танаас сонсоод энэ зураасан зураг одоо энэ уран сайхны бар зургийн тухай мэдээлэл авч эхэлж байна. Өмнө ч бас надад хэлдэг гэсэн. Европод бол энэ бар зураг, зураасан зургийг амар үнэлдэг гэдэг. Энэ юу юм л да. Одоо ингээд яг бүх юм хувьд гарч тий ховжлогдоод ингээд юу болцсон. Тэгээ хувь хүн өөрөөс нь шалтгааллах юм их байгаа. Хэдий тэгсэн ч гэсэн бас бодлогоор одоо хөгжүүлэх юм байна. Одоо энэ дээр бол одоо манай чинь за яг энэ гүн хэвлэлийн асуудлыг бол хувь хүмүүс л өөрсдөө хэвлэлийн машинтай энэ төр ингээд болж байна. Тэр өндөр хэвлэл гүн хэвлэл тэр модон болж юу хулдаасан бар энэ тэрийг л өөрсдөө хийж болж байна. Одоо ингээд чулуун бар энэ техник их гоё техник байхгүй. Одоо бол офсет хэвлэл. Энийг бол харин манайха улам цааш нь хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээ уран сайхны чулуун бар энэ офсет хэвлэлийн юм бол жоохон энэ нь бол их олон одоо өргөн хүрээтэй хэвлэл байхгүй. Тэгэхээр энэ тал дээр жоохон бас нэг анхаарах хэрэгтэй байгаа. За тэгээд ер нь энэ нэг урлан гэж одоо бидүүл яг ингээд зураач хүмүүс өөрөөсдөө хоёр урлан ингээд байж ч та хорооноос ингээд өгсөн урлан өөртөө төлбөрөө төлөөд ингээд төрөслөг ингээд амьдарч. Гэтэл бас энэ дээр чинь бүр нэлээ нэг их одоо төвлөрсөн нэг сайхан том урлан. Одоо яг ингээд сургууль дээр нэг оюутан зориулаад нэг тийм урлан юм тэнд байжлаа. Тэгэхээр зэрэг эднүүдийн энэ олон техник арга зүйн нэгтгсэн нэг тийм төвтэй урлан одоо барханч гэдэг юм уу. Тийм төв байвал их зүгээр. Тэгвэл нөгөө хүмүүс чинь аягүй чөлөөтэй ирнэ. Дагаад хөгжинэ. Тий, ийм. Таны одоо энэ хөрөг зургуудыг харахаар бүгд л тусдаа маш их утга агуулгатай юм байгаа. Тэгэхээр энэ сэтэл санаагаа та хаанаас авд юм бэ? Уран зургийнхаа сэтэл санааг одоо бар зургийнхаа сэтэл санааг. За энэ дээр ер нь зураач хүн бүхэн адилхан л байна. Ер нь ингээд өөрөө ингээд жоохон юм үзэж харж байх юм тэр үндээс чинь нэг санаа орж ирдэг байхгүй юм. Тэгээ тэрийг бодно.
За бодох чи атуусан дотор бодно. За тэгэл юм үзэх ер нь тэгэл хаал явсан газар нөгөөдхөө баяжл бодоол юм. Бодоо нэг сэтгэл яа тэгээд голцоо тэр сарнууд бол өглөөгөр их орж ийн. Өглөөгөр жоохон суугаад юм бод тэрийг ингэ тэмдэглэж аваад тэгэл нөгөөдхөө баяжуулах дандаа нөгөө бодно шүү дээ. Хамгийн гол юм чинь ерөөсө бодох. Одоо тэрийг мөрөөдөх швэдэн бодох тэр юугаач. Тэгэл нөгөө чи өрнөөл тарих толгоонд чинь нөгөө чи өрнөөл яваад. Тэгэл нэг буулгаад авна. Буулгаж аваад эсвэл нэг ажиллагаа янз бүрийн юм тохирохгүй бол ахиж өөр вариант хичнээн олон вариантаар бодож байгаа л өөрийнх нь гол сан. Гэтэл хийж явах хооронд чинь бас юм өөрчлөлт яг хийж ойнд чинь ингээд ингэчээгээл ингээд. Тэгэл өрнөд өөрөө нөгөө бодсон бодлом лулам өрнөөл явна гэсэн. Нэг юм дээр яахгүй зүгээр энэ нэг сайхан ээж харсан гэдэг уулыг гой зурнаа өнгөтөр тийм юм баг. Ээж харсан чинь бүр өшөө үг домгтой нь хүртэл бүр уйлдуулаад өшөө цааш нь ээж харсан бүр детальчлаа зарим нэг юм юу ч болгодгийг тийм ээ. Бүр сонин ингэж хийж болох байхгүй. Одоо бол манай залуучуудын дууч гэсэн тэр энэ соёл урлагийн бөхүүлэл бол нэг тиймэрхүү юм очвол хүндээ хүрхийн арай дээр болоо гэж бодож байна. Таны хувьд одоо би энэ дэвтрүүдээс бас асуумаар байгаа. Одоо сэтгэл санааны үүднээс тэгээд зураачтаас сурах юм маш их байна. Одоо ялангуяа заавалж уран зураг зурхтаа бол биш. Тийм. За яг энэ уран зураг зурдаггүй ч гэсэн зураачдын энэ тэмдэглэл гэдэг зүйл агуу байгаад байгаа. Тийм. Энэ тэмдэглэлийг зураачд алхам тутамдаа хийдэм байна. Дээр нь одоо ингээд зураасан зургаар ингээд таталбараар тэмдэглэж аваад тэрийгээ ингээд оюухандаа боловсруулад ингээд явдаг ийм айхтар том дадлыг эзэмшсэн. Тэгээд тэрийгээ та нуугаад яваад идэм шиг байна. Хүн үндлийг хилдэгөө. Тэгэхээр энэ л ойлоо нэвтрий. За одоо би яг таны энэ хавтас одоо энэ дотор ингээд та өөрийнхөө таталбаруудыг ингээд он сартаа ингээ хадгалаад хийцэн. Дээр нь бас энэ усан будгийн ажлууд байгаа даа л да. Одоо энэ бол пилнер аялалт бодитоор нь хараад та тэмдэглэж авсан баг тийм. Тэгэхээр одоо энэ тэмдэглэл одоо энэ зураачд энэ их тэмдэг одоо энэ одоо тэмдэглэлээ усан будгаар хийдэг, таталбар зургаар хийдэг, олон төрлөөр хийдэг. Та энэ усан будгийн энэ зургийнхаа тухай бас бидэрт ярьж өгөөч. Одоо мэдээж байгалыг одоо ингээ усан будгаар зурна гэдэг нь өөрөө ямар онцлогтой байдаг. Усан будгийн төрөл ер нь өөрөө таны хувьд ер нь тодорхойлж хэлвэл. Усан будаг бол нэгэнт будагны юу ярихаа зэрэг усан будаг бол их тунгалаг байдаг. Өнгө тунгалаг гардаг байхгүй. Тосон будаг шиг ингээд шавралдаад яагаад байхгүй. Усан будууд ингээд тавихаар их гоё тунгалаг. Тэгээд агаарлаг. Тэгээд өнгө нь их гоё. Тэгээд усан будгийн чи хоорондоо ингээд холилдоод ингээд уусаад ирэхээс бүр гоё өрнөд нөгөөд үйл явдал чинь гоё болдог. Тэгээд зарим нэг хүн төрөн хийдэг хүн байна. Зарим нэг жоохон удаан дээрс нь давхар дарж хийдэг хүн байна. Тэгэхээр зэрэг усан будгийн техник ажиллагаа гэдэг бол аюу гоё нарийн тэгсэн мөрчлөө аюу хариуцлагатай. Тэ одоо зөвлөлт хийхгүй бол нөгөө сайхан юм аа бол таарах хүмүүс мохолгаад бүр сайхан нэг яадаг. Тийм учраас энэ манай нэг юу вэ? Бидний нэг сурч байхад манай багш нарт хэлдэг байсан. Одоо энэ нэг натур суудж байгаа хичээлийг за энэ Монголын хоёр нөхөрт бол одоо тэр оюутандаа нэг 10 цаг зурулах ёстой байсан юмыг бид хоёр бол нэг 5 цагт нь зурулдаг юм. Тэгэхээр нөгөө нэг жинхэнэ гоё юм нэгдээд тэрнээс тэдний шиг хугацаанд бид хийчихвэл нөгөөдгөө бүр хит хийгээд яга нэг сайхан юм дараа тавих нь шүү дээ. Тэгэхээр тэрийг мэддэг багш нарч байдаг юм янз бүрийн хүмүүсүүд тэр ингэж тэр үтгэл цаг хугацаагаар хүртэл бас юмыг үн цэнийн хүртэл ингэж харилж шүү дээ. Тэгэхээр зэрэг ажиллагаа усан будгийн ажил бол аюул сайхан. Тэгээ ерөөсө хөдөө явж байгаа ихэнх зураач нар бол дандаа усан будгаар юу хийж байгаа байхгүй. Этүүд судалбараа. Тэгээд ирсэм гэх хийж байна. Тэр байгалийн юун дээр чинь дандаа энэ эднүүд бол дандаа усан будгийн ажлууд тийм. Энэ бол дандаа говьд хийсэн тийм ажлууд байгаа байхгүй. Тэгээд энэ хүний хөрөг энэ тэр дандаа харантайгаар яг л бодит юм дээр ингээд бүр ингээд тэмдэглэсэн байж байгаа. Одоо энэ хөргөө таны ингээ хараад байхад бас юм
харамдаагаар дээр нь бас юм балаар ажилтдаг. Тэ балаар. Та нэг гоё дурсгаад байсан зургаасаа надад нэг дурсгаач нөгөө нэг зураг Тэгж хаана ийлээ. за над доорч юм байна да. Энд. За би над дээр ч бас нэг ярих гэдэг байна. Одоо манай нэгийг өгчих. Одоо гунгаахын энэ яг өөрийнх нь гараараа ингэж татаад дээр нь усан будгаар ингэж тэмдэглэл хийгээд өнгүүдийг ялгцсан энэ их гоё гоё юм ажлууд байгаа даа. Одоо энэ ажлуудыг би одоо нэг ахаас нэг арга сурах гаалгаа тэгээд тодорхой хэмжээнд бидэрт бас хэлж өгөх байхаа. Одоо биднэрт юу хэрэгтэй вэ гэхээр ямар ч нэг усан будгийн хэрэгсэл за ус энэ ямар учиртай вэ? Давс. За давсаар нэг ажиллагаа хийлээ. Ажиллагаа хийнэ. За окей. За хоёулаа одоо та бид надад ер нь юу зааж өгье гэж бодож байна? Хоёулаа бол ерөнхийдөө бол байгалийн маягийн зураг зурна. Гэхдээ энэ дээр бол хоёулаа зүгээр нэг л баг зургийн талын юм чинь жоохон ажиллагаа оруулаад нэг дүрс яахгүй гэсэн мөртлөө жоохон ажиллагаа оруулсан тийм юм. Ойлголоо. Тий. Гэхдээ бол ерөнхий санаа нь бол газар тэнгэр. Газар тэнгэр. Окей. Тэгэхээр яг үзэж байгаа хүмүүс байх юм бол энэ дуурайч хийгүүл нэг ийм цаас хэрэг болно. Тэгээд усан будгийн хэрэгсэл яг канвас ус байж болно. Тий. За. За ингээд зураас татлаа. За ингээд ерөнхийдөө юу байж байна. За одоо хоёлаа юм хийнэ. За ингээд усаа, палитра ингээд. За одоо хоёлаа бол эхлээд хөхөнгөө одоо тэнгэрээ гарнаа. Энэ өнгөтэйгөө жоохон хойлоод аль өнгөтэй болж байна? Ногоон өнгөтэй болж. Энийг ногоон цэнхэр өнгөө ингээд хэлж байна. За усрах уу энэ хоёлаа. Усрах уу. Ингээд. За би татах уу. За усрах уу. За ингээд чи ингээд ийш нь гүйцээ. За тийм. Чи гүйцээ. За би чамд дахиад жоохон хүндрүүлээд өгье чамд. За. Эндээс энэ хүртэл юу? Тий. Одоо энэ доотлыг бүгдсэн ч болно. За тийм бүглээд одоо таглаад явна гэж таглаад явна. Тий. Жоох юм маягтай. За тий. За тэгээд доошоо. Доошоо наадвал нэлээд гүйцэйчтэй. Хоёул дээр нь ажиллагаа хийж тайлан юу өгöd хүндрүүлж өгнө. Энэ лүг. Хүнд өнгө орж. Хүнд өнгө өгöd одоо хоёлаа энэ дээр нэг юу ажиллаад үзье нөгөөд арга ажиллагаагаа мэдв. Энэ дуухан давс. За давс асглаа. За энэ дороо үйл ажиллагаа нь хэрэгжих үгүй хоёул үзье. Үзье. За давс ингээ асгаж байгаа учраас энэ устаа нийлээд нэг юм юу болоод. За энийг орхиж гээд. За одоо хоёлаа орхиж. Одоо хоёлаа газараа үзнэ. Газар. Газар бол ногоон тийм ээ. Ногоон. За би хоёрч үзье. За та надад хэлж хайлаа л. За одоо энэ ногооноо энэ эхлээд чи шингэн ногооноор ингээд энэ дээрээсээ жоохон хүнд энэ доошоо жоохон цайрын шүү. За тий. Яахан ингээд эннийхээ дагуул явуучих. За. Эннийхээ дагуул. Энэ ийшээ явахгүй. Явна чи өөр жоохон юугаар орж байгаа. За чи өөрөөр явахаар нэг үзэж би тэгээд сүйд нь хоёлаа. За энэ хэсэг дээрээ жоохон тод яваад тийм ээ. За яг хөө тэгээд энэ лүгээ жоохон гүн байх зүгээр. За тэгээд чи зураасгаа дагуу доош нь явуул. Зүйтэй. Зүйтэй. За тэгэнгүүт нь одоо хоёлаа ингээд одоо ингээд ингэж явуулчаад хоёлаа. Одоо энийгээ бас жоохон шар өнгөтэй холиод. Шар өнгөтэй. Ингээд жоохон гэгээлэг болоод. За гэгээлэг өнгө. Тий, энэ чинь хэдий ногоон гэсэн байгаль чинь тэгээд маш олон өнгөтэй байгаа шүү дээ, тий. Тэгэхээр зэрэг энэ лүгээ энийгээ хийж өгөөд энд нь бетон энэ байж болно шүү дээ. Юу байна? Одоо нэг юм цагаан. Цагаан үлддэг. Тий, үлддэг. Будагдааг үлдсэн. Тий. Будагдааг үлдсэн. Тэгээд энийг л жоохон хоёлоо гүн болгоч. За ингээд энэ дээр нь чиглэлсгээд юу ч хийж болно хоёлаа. За одоо хоёлаа нөгөө за чи энэ юугаар энэ хавьд за чи асгаад үзье. Энэ чинээс их сони юм гарах гэдэг байгаа шүү. Тий. Энэ таны бодсон юм уу? Аль эсвэл өмнө хийжсэн үү? Яг хуучин хийж л байсан. Гэхдээ энэ дээр би хоолсон дээр үзээгүй юм. За. Цаасан дээр бол үзчихсэн юм тийм. Цаасан дээр бол болдог аахгүй. Окей, ойлголоо. Энэ хатгаар яах нь. Окей. За ингээд хоёлаа. Ер нь усан будыг хэр удаж хатах юм? Усан будвал орхно шүү дээ. Орхно юу тийм? Гайгүй. Тэгтээ хоосон дээр яадаг уу ер нь? Хоосон дээр харин яадаг юм байгаа юм би сайн мэдгүй.
Тийм үү. За одоо хоёул энэ дээр нэг жоохон гэгээтэй өнгө оруулаад байгаа. Яагаад гэвэл энэ завсрын энэ өнгөний холилт гэдэг чинь усан будууд дээр их нарийн байдаг юм байна тийм. Өнгө гоё холж өгнө шүү дээ. Тэгээд сургал хүртлийн усан будууд илүү олон өнгө холж молиход амар юм шиг байна тийм. Амар тийм. За. За голоор нь шар өнгө оруулж ирж байна. Тийм одоо ингээд ойлголоо. хоёлаа авцалдуулаа хийч. Тэгэхээр энэ ингээ харахад бол ахын нэг бит хоёр одоо нэг ярилцаад нэг ийм зохиомж гаргасан байгаа даа. Тийм энэ зохиомжийн дагуу бит хоёр одоо хостон дээр үйл явдлаа өрнүүлж байна. канвас дээр ажиллаж байна. Тийм. За тэгээд хоёлаа. За өнгөнүүдээ бол ахлаад жоохон ингээд ингээд уусч яхад болно тий. За ингээд авчи. За одоо чи энэ дээр бас яаж яж болно шүү дээ. за. Ямар вэ? Гоё нэг ягаан ч байдаг юм уу? Одоо энэ эсвэл нэг хөөхөн ганц нэг энэ хийгээд байж болно. Одоо эндээс л найруулсан юм чи. Тэгвэл чөлөөтэй тавь. Гоё тэгсэн ч бол зүгээр тавьчих. Одоо ингээд 50 гэж одоо ингээд ажиллагаа ингээд. Зөв. Биенийхээ юу ажиллагаагаар нь ингээд. За. Тэгэл тавьчихж байгаа юм байна. Сайн найруулж байгаа л. Тийм. Энэ цагаан үлдэхийг юу гэлээ та? Яг битнол гэж зүгээр цагаан бас эдэн хидэрхи бараан юу явж байгаа тийм ээ. Зөв ойлголоо. Энэ дотроо бас нэг юм цагаан үсгэж байна л гэсэн үг. За ингээд л хоёлаа ингээ харагчаад энэ чинь ерөнхий юмуд нь сайн юмуд ингээд уусаад ингээд ясан ч болно шүү дээ. Тийм. Бол баялаг болох гэдэг байгаа шүү дээ. Тийм ээ баялаг болох гэдэг зөв. Одоо ингээд жоо хатхыг хүлээж байна уу? Тийм. Одоо жоохон хатдаг. Цаасан дээр бол усан бодог шууд хатчих гоо. Шууд. Тэгэхээр энэ усан бодгаар бас энэ цаасан дээр ажиллаад нөгөө хүмүүс зураачтай болохоор ингээд цаасан дээр ингэж ажиллаад цаасан дээр ингэж ажиллаад маш хурдан ингэж хатаад байдаг. Одоо тэр давуу талыг ашиглаж маш их пилнер болон одоо судалбар зурагт их ашиглаж тийм. Одоо хоёул ингэж үзье л да. За тэгээ. За одоо хүний нүрийг юу нь яаж антомол зурах хэрэгтэй юм бэ? Та тэр талаас нь бас нэг биднэрт нэг товчхон нэг ярьж өгөөч. За хөрөг зураг тийм. Одоо ингэж яа штэ. За хоёул ингэж одоо хүний нүрт ингэж цайруулж явж байгаа юм чи тий. За ингэж хүний нүр нь арьс. Ингэж. За ингээд бодог байвал ингээд туршиж үзэж болно шүү. Тэг ингээд туршиж үзэж болно шүү. За одоо ингээд бол хүний чих за. Одоо энэ нэгэд нүд ингээд гараад ирлээ гэсэн үг. За ингээд хамарч идэх бод ингээд юу гарч ирэх юм шүү. За ингээд тэгээ доотлол нь ингээд гарч ирэх. За одоо энэ дээр чи одоо хоёлаа нэг үсмүсч байдаг юм одоо ингээд яач л да. За шууд л ер нь хүний нүүрний хэлбэр гараад ирлээ шүү. Тий одоо ингээд юу гараад ирлээ л гэсэн үг. За энэ дэд тэгээ хоёлоо жоохон яаж та ажиллагаа оруулаад ингээд зэрэг чинь ингээд нэг ерөнхий юм гарч. За энэ нэг шаардлагагүй юмд бол нэг хүрээд хэрэггүй хоёлаа. За ойлголоо. Гол юм эрүү гэдэг юм чинь бол нааша гарч ирэх хэрэгтэй. Энд дээр жоохон бараа. Тэгвэл эрүү маань наашаа гарч ирнэ л гэсэн. За ингээд ерөнхийдөө хүний нэг ерөнхий төрх нь гараад ирж юм байна. Төрх нь гарч ирнэ л гэсэн. Иймэрхүү мэлтэл ингээл ер нь чөлөөтэй ажиллах хэрэгтэй. Чөлөөтэй. Тэгээд энэ чинь ингээд уусгач шүү дээ. Ингээд цаад явуултагаа уусгаад. За одоо энд хэрвээ чихэн ингээд цайруу авах юм бол энэ төр үлдээчихгүй. Энэ чинь ингээд үлдээгэл. Ингээл хүний нэг ерөнхий юм гараад ирж байна. За. Усан бодгаар шууд ажиллавал яг ингэж болж байна. Эсвэг хийхгүйгээр ажиллаж байгаа шүү дээ та. Таталбар хийхгүйгээр шууд усан бодгаар ингээд хүний нүрийг гаргаад ирж байна. Энэ одоо ингээд хатглаараа тэгээд окей асуудал байна. Тэгээд дорно хатсан шүү дээ. За. Ер нь бол чөлөөтэй ажиллах гэдэг чинь бол зураачдын бидэрт өгж байгаа маш их гоё зөвлөгөө байгаа шүү. Тэгэхээр үзэгчд хэрвээ та хүсч ивэл усан бодог байгаад устай ингээд
цаасан дээр чөлөөтэй ажиллаад ингээд зураад байвал оюун санаа зурх чадвар ч өснөө л гэж ойлгох хэрэгтэй тийм ээ. За одоо хоёул энэ дээр нэг бас нэг туршилт хийгээд үзье. За тэгээ. За тэгээ хоёул Чирнэл. одоо түүшил. За түүш гэнэ. За Түүшэрвэл энэ яагаад энэ уусч өгөхгүй байх гэхээр хоёул түүшэр нэг үзээт. за тэгээ. Яг л хоёул бар зургийн талыг юм хийж байгаа юм чинь тий. За ингээд энэ дээр хар ягаад энэ хар цаанагаа бас тэнцүүлж өгнө хоёлаа. За энэ дээр ганц нэг юм хатах чинь ингээд гол нь энэ дээр ингээд. За одоо ингэчихэд ингээд нөгөөтгөр үзнэ одоо энэ яхаар юун дээр болдгоо түүшин дээр очил яадаг юм. Бид нүзэт. Зөв. Бихтэй нүзэт. Бих гэдэг чинь бол одоо маш хурд шингэх тийм л Тэ одоо тал нь илүү үстэй. Тэ бас нэг жоох эсэлдэж юм гадаг гэж боддог байхгүй. За ингээд байж. За юм байна. Тийм байна. Ер нь бол гонгаха одоо хүн бол одоо байнгын л суралцаж, байнгын хөдөлмөрлж ийж, байнгын л одоо дасгал сургууль хийж ийж, одоо зураачдаар бол одоо эрсүнг, тэгээ таталбар одоо энэ судалгаанд явж ийж ер нь илүү төвшин төвдөг нэг юм онцлог байна тийм ээ. Энэ утга санаа нь ер нь одоо ингээ харах юм бол энэ наадмын өмнө уяа сойлгоо ингээд тааруулаад хээрмээр хондог шүү дээ. Сартаа шүн энэ гэр энтер байгаа шүү дээ. Сартаа шүн гавлууд боёоч нь. Тэгээ морь сайдсан ингээд морь идүүлээд ингээд наадам өмнөх гэстэй. Тэгээд ерөөсөө л хар цагаан яаж юугаа гаргах үед энэ цагаанаас бараан гаргаж байна. Бараанаасаа цай руугаа гаргаж. Ер нь бар зургийн шийдэл. Шийдэл гарч ийн гэсэн үг тийм. Зөв. Тэгэхээр энэ одоо ахын одоо ингээд за энэ усан бодлогын ажил байна тийм ээ. Энэ дэднүүд бол дандаа ингээд яг судалбар байгаль дээр нь очиод ингээд ерөнхийдөө хөнгөн тооноор ингээд ажилласан байна тийм. Энэ бол дандаа манай нутгийн Энэ одоо ястай яг гэх нөгөө энэ л усан бодлогын цаас биш тийм. Энэ бол ерөөсөө л уусгаад л тэгэл арчаад л. За энэ л хуурай зөө гэж нэг хийцэн тийм. Энэ бас ялгаа байхгүй ингээд. Хуурай зөө гэдэг ингээд арьсан дээр үгүй цаас дээр цаас. Тийм хэлбэр гаргаа хийсэн байна тийм. Энэ одоо ингээд хүний чинь палитер ингээд цаас ингээд янз бүрийн бог одоо тэрийн шиг юм ингээд тийм палитер байхгүй. Тэгээд би угаагаад эмхтэй хүний хөрөх гаргаад ингээд хийсэн. За палитер. За энэ бол ингээд дарахтай. Энэ бас л газар дээр хийсэн. Газар дээр хийсэн ажил тийм. Одоо жишээ нь ингэдэг шүү дээ. Зураачд энэ яг ийм одоо яг судалбар ажиллаа дараа нь бүтээл болгодог шүү дээ. Сайн байна уу? Сайн. Тийм. Бас л таталбарын ажлууд тийм. Энэ одоо хэлнээр яг байдлаар жинхэнэ байгаль дээр байж байгаа ажлууд. Энэ бас их гоё санагдсан надад баха. Ийм таталбарыг одоо ийм байгаль дээр ингээд өнгө одоо энэ эрсүнгийг гаргаад ингээд сурчих юм бол хүн аяллаар явж байхдаа өөрийнхөө нутаг боловсыг ингээд тэмдэглээд авчна гэдэг чинь айгүй гоё юм байгаа даа. Одоо энэ чинь сэврээ уул энэ чинь хонгорын хийс байхгүй. Зөө тэгээ шаргалж. Одоо тийшээ очих гал явж байгаа замдаа. За тийм. Тэгэхээр энэ мэтчлэн маш их ажлууд байна. Тэгээд энэ одоо бүр бас Новроцкий чинь хэвлэлсэн байгаа байхгүй. Хуучин ажиллал хэвлэлж байгаа гэсэн. Тийм. Тэгээд энэ одоо гонгаах бит хоёрын энэ ажилласан энэ одоо өнгөний одоо баг сэтгэлийн ажил болчихлоо тийм ээ. Сэтгэлийн ажил. Тэгээд энийг одоо дүүн хадгалж авч үлдээд баярлалаа хаа. Баярлалаа. За би ч гэсэн алий. Ингэж гоё яах ч гоё шүү тий. Маш гоё байлаа. Чамаа ч гэсэн сайхан ингэж уран бүтээлч нар ингээд сурчлаад тэгээ энийг өшөө одоо их олон хүнд хүртээгээд ингээд явуулдаг их сайн үйл шүү дээ тий. Тэгэлгүй яах. Тэгээ чиний энэ сайхан үйл дандаа дэлгэрэн хөгжих бол тугай. Баярлалаа. Хүн бүхэн одоо таныг аягүй хүнддэг болно шүү дээ. Маш их баярлалаа. Энэ бол их том гэгэрэл. Тий. Хүнийг гэгэрүүлж байна гэсэн үг. Гоё.